Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За бяцхан садар царай муутай моник хуруутай авах юм байхгүй найз охиндоо хаягдсан сэтгэл сайтай заваа хэмтдэг. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та нартай өнөөдөр өн зэвүүн гэмт хэрэг хулгай зэлгийн бүхий 2012 онд нээлттэй хийсэн хулгай зэлгий гэдэг нэртэй хангуй киног яриад өгье мэдв. Та нар бол юу хийхээ мэдж байгаа? Би ч яаж ярихаа мэдж байна. Тэгэхээр бүгд юу хийхээ мэдж байгаа тул зүгээр л шаагаад орсон. Дээргүй за. Нэгэн аятайхан дамшиг ээжигээ зовдон гунхан гугсаар найз залуугийнхаа эртний ховор үнэт хэдлэл уран бүтээлээр дүүрэн галерейд ирэх болно. Найз залуу нь галерейн босс. Энэ дамшигыг Unical харин ээж нь зажилсан бох буюу chewing gum гин. Яг үнэ хэрэгтэй энэ хоёр ээж охин хоёр огт биш зүгээр л хөөрхийлэлтэд дурлалдаа шатаж согшаасан залууг хулигдахаар ирсэн мэрэгжлийн хулгайч л өвөрчд. Тэр хоёрыг орж ирвгүй юу л хөөрхий залуу бүхэл зөөл саран ичээм дахан бот хоёрын халуухан шин цацагдсан сперм таны өндгийн эстэй нийлж салтай саваа за татан байж ариун уманаас ийм хөөрхий охиныг төрүүлж өгсөнд баярлалаа ач буян тээж минь сайхан пялддаг шаа. Oh my god. Зажилсан богч юу худраатгам бэ? Шууд л ээж гэж мгээл давраадгаараа. Миний охины анхны шөнийг үдсэн дураг чи юм биз дээ? Гээл залуу чичингүүрэл ээч та юу хоо кофе хоо цаа хоо гэхэд яах вэ? Чиний ширэн дээрээ бор цайнаас ч уусч ийлэг. Нэг сайхан нагнаад дадж авчаал. Залууг хал тийшээ согсоодох. Гээл залууч балетийн бүжигч шиг поз авахд зажилсан бох. Яа, дажгүйч юм уу? Энтер гэдэг. Ууцсан чинь тэр залуугийн царай засарч харагдсан юм уу яасаа? Яагаад засал авахааргүй царай байгаа юм даа. Шах. Энэ хооронд Крүгийнх нь хоёр хулгайч залуу зүсээ өвөргөн эсрэг талын байшингийн дээвэр дээр ол сунжуулах бэлтгэл ажиллаа хийн. Зажилсан бох залууг чи их баян цатгалан гэсэн баха. Энэ газар чи үнэтэй уран зургуудтай гэлөө. Би урлаг уран зураг таашаадаг хүний хувьд бүтээлүүдийг чинь сонирхож ориг хөлхийг бас хармаар байна л та. Гэтэл хүргэн хүч тэгэлгүй яах вэ? Гэд босоход зажилсан бох хүүхнийг чи үлд би хүргэнтэйгээ жичи уулзмаар байна. Гэд залуутай хамт өрөөнөөс гарахад Unical хувцаа таачаал. Окей, show time. Үлсөд яг сонио ахтаа суугч штэ. Өтөр төргөн ажлаа өмөлцүүлээ гэд Дэвэр Крүгийнх нь хоёр олсоо унжуулж хүүхэн дээвэр дээр гарan бүх агаржуулалтын хоолойг унтрааж хоолоор орно. Энэ үеэр бүтээлийн өрөөрөө залуутай орсон зажилсан бох залууг нууц код хийж байх хооронд буруу харсан ч кодыг товчлуурын чимээнээр ямар код хийж байгааг нь мэддэг төхөөрөмжөөр мэдчихэв. Залууч тахир соёотоос аймар хамгаалалттай өрөөнд орж ирээл. Манай сод байгаа бүх музейн бүтээлүүд хулих харин эднэр харин яг оргин. Та шүд байвал хазаад үз, шүдэн зойвол шатаагаад үз. Таач баян хүргэнтэй болоод тэнгэрийн өмдгийг ядахчихдаг азтай чавганц юм да гэхэд хулгайлах сангийн вайпро харсан зажилсан бохин санаа амарч. Тэ би түрүү муухай ажилласан байна. Нялхуурыг амдаацсан биш үсттэй. Али ээж нь үнси миний хүүч. Чи бэрмэр гоогаад яах юм бэ? Ээж нь очиж чамайг хүргэн гуйж авъя энэ төр гэж бас хөөргөд авна да. За тэгээ зажилсан бох өрөөний гадна код тэмдэглэсэн төхөөрөмжөө нуугаад гарахтаа хамгаалтын лазерын гэрэл дээр нь бохоо нялгадаад хайчих. Гарсныхан дараа Unical төхөөрөмжөө аваад өндөр хамгаалттай өрөө рүү орж сангийн вебрийг нь хуурамчаар сольж аваад өрөөнөөс нь хурдхан шиг найз залуугийнхаа өрөөнд орж хувцаа яг солиол элгийн Камасутра төрсөн юм шиг байдалтай байхад нөгөө хоёр ч орж таарал залуу хүүшээ миний хайр наас юм бэ гэхэд хаяа эмэгтэй хүн байх хэцүү юм аа. Бари хувцсамсгэр ухаан алдчих гээд гин. Тэгсэн хамгаалтын өрөөний гэрэлд наасан бох хөдөлснөөр хамгаалт дуурахад залуу юу би сайн наад өрөөнөөс чи ирсэн штэ гэд очиод үзэхэд лазер дээр нь бохнаалчихсан. Бас сангийн вапр нь хуурамчаар солигдсныг мэдэн дээ. За ингээд хулгайд хардагдсан ээж охин хоёрыг гарч явахт нь зогсоогоол цөмхөө өтөр төргөн нээж үзүүл гэхэд Unical станцаар юу болоод байгаа юм бэ? Цөмхийг ухах юм бол хоёулаа ахиж хизээж уулзахгүй шүү л гэх болно. Залууч бодож байснаа. Цүнхийн шалга гэсэн тушаал өгөөд цүнхийн шалгасан ч яаж тэнд байх вэ? Мэдээж байхгүй шүү дээ. Нөгөө хоёр төгсөлгүй байх вэ? Цэвэрхэн хийж байгаа шүү дээ. Мандсан залуу маань найз охинд саяных нь зүгээр л сургуульд байсан гэж хэл гэхэд хүүхэн ямар амар шат юм бэ аха.
тийм хайр гэж байхгүй гэд ахижийн залуутайгаа уулзах шаардлагагүй болоод ажиллаж бас дуусгаж байгаа юм да. Айхтар чарлбанууд. Мань луурууд чуулга зэргийг хийж гисэн сангийн вебрэ зарах гэл энэ хэдийн хуссан туусан юмыг томчуудад зарж борлуулдаг залуутай уулзаж мөнгө төгрөгөө хувааж авах гэл тойроод суун да. Юникал би тэр хүнийг татах гэж 5 сарын турш хуруу хумсаа хуглан бай шар махтага хатсан им хүний 13 мэхийг хийгээл зүрх сэтгэл рүү шааж ороод эцэн суудсан штэ гэж өнгөрөөст. Тэгсэн өөрт нь сайн хулгай ертөнцийн шинэхэн ботог хулгайчдуун тэрнтэй унтсан уу гэсэнд үгүй унтаагүй. Гэхдээ хөрхий үнсэлцгээр л нөгөөхөд босоод үний инээтэй гэхэд зажилсан бах чич хэзээний айхтар хүүхэн л дээ. Гэхэд Юникал ажмаа энэ хүртэл тэр хүнийг татж ирсэн унтаагүй штэ. Биеийн жаргалыг эрд мэдэрчгүй сэтгэлийн жаргалыг мэдрэхэ байж тийм штэ гэд том юм яриас та. Тэгсэн дамнуулан зарагч итгээд за наад бөөр бөхсний асуудал хай. Цааж бүр том хулгай ажил ороод ирсэн. Захиалагч нь Макао Пак. Хятад Макаогоос юм шүүрэх ажил байна гэж сахалт хэлээгүй мө. Гэхэд Юникал тийм ямар юм байдیں۔ Гэхэд юу ярьж байгаа? Жинхэнэ их гарын айхтар хулгайж байгаа юм л да. Тэгэхээр Макао Пак гэж хэмбэ гэхээр өмнө нь сахалтай хамтран хулгай хийдэг байсан. Нэг шөнийн дотор Макаогоос 8 тэрбумын 100-ны манлай хулгай хийсэн болохоор тэрнийг ийм нэрийдсэн ажээ. Гэхдээ сахалт яагаад ч юм бэ Макао Пак дургүй? Тэднийг энэ хүн ярьж байхад цагдаагийнхаа ирнэ. Сахалт атомолекул нуугдаад гэснээр сахалтаас бусд нь мөнгө бариад нуугдана. Цагдаагийн ахмад орж ирэл саяхан хотын төвд галерей тулгаа гарсан. Сангийн вапер алгуус чи туусан биз дээ. Гэхэд сахалт. Яа би юу яриад байгааг чи нэг л ойлгохгүй байна. Гэт кинонууд дээр их хэлэгддэг топ үгийг хэлэндээ. Тэрэнд зураг үзүүлж энараа зажилсан бөх. Харин энэ засварын ажилтан яг чи чиний өндөр нам өргөн бүдүүн байгаад байгаа юм да. Гэхэд сахалт цааха уйдаад хэрэг тоххон олдохгүй болохоор ингэж байд юм уу гэсэн чи өнөө цагтаа юм болж туусан сангийн вайбрийн суурлуу нь тамхины үнс нус цэрэ нийж баг баах нүгдэл цаавс арайж баацсангүй. Бэ нэг жиг зөвшөөрөлтөд ирж байгаа чамайг самарнаа гэл аваад өгнө. Манай эдч нэг өрөөнөөсөө гарч ирээ зажилсан бөх. За хожоо явж Макао Пакийн халтуурыг хийсэн. Жигрийн мөнгө олж ирээ. Гэхэд Юникал би явахгүй саяхан ламдуулсан чи намайг гадаад явбал сүнс төөрнө гэсэн. Гэхэд зажилсан бөх. Цаа яаршга ламын хэлснээр бол би бараг 3 чудаа хэрлээд архинаас гаргахаар л нэг болсон шүү дээ. Хэрвээ хамт явах юм бол зөндөө их бох авч өгнө шүү. Гэснээр Юникал ч явахаар болж сахалт хэдүүлээ Пепсиг аваад явнаа. Өнөөдөр шоронгоос гарч байгаа. Онц хоригдл байсан болохоор хугацаанаас өмнө суллагдж байгаа юм. Гэт тэрнийг Юникал очиж тосхоруулсан тоо. Бог Пепси Юникал болж их. Нэрнүүд нь одоо яа хийгээд ах вэ? За тэгэл сэтгэл байвал өвсөрт сейф нэн гэх үрээтэй нөгөө хүүхэн нь шоронгоос гарч ирэндээ. За ингээд хамтлаг бүрэлдэн өвнөрө Макаогийн зүг хүлгийн жолоог залж байгаа юм. Манай эдийг Макаод очиж болзоотын бор толгойд Макао Пакийг хүлээж авахад хэдэн жунганаар ороод ирд юм да. Энэ эдийг манай эдтэй хамтарч ажиллуулахаар нэг дор цуглуулан дуудсан нь. Энэ цагаан толгой төгшин бол ахлагч чин ах. Харин энэ нэмэгтэй гэж үгүй. Бас л сейф онгойлгохтой мэрэгжлийн нэг. Энэ Чивава шиг залуу бол хятад биш, солонгос залуу. Хоч нь Андре. Харин энэ залуу хүнхүү бол Чон. За тэгэл хон цонцтой дургу гэдэг шиг сексэг орж ирэл манай Юникалыг хөөх юм аа. Гэхэд Жули Мисс нэг үнсэлцэгүүд л хамар уруулан цааш орж шít. Би бол ориг. Яаж ч над чи хүнтэй савл ориг нүд хөмсгтэй хүүхдтэй бол гэл. Манай солонгосын багийнхан эвтэй байх гэд инээсэн ч хятадууд энэ хідэн гөлөг малитла юундаа инээдэг байна. Муус юмнуудыг баг дээр нь дарж энэ охины убаан болно гэд сэгсэлзэж байсан. Манай шинэхэн ботог хятад хэл мэддэг байж тараад Юникал чамайг энэ гоо сайхны хагалганд орсон гэж штэ. Гэхэд манай хөөхнөгийн уур нь хүрээд би ориг чамд алдах гоо сайхан гэж байхгүй юм чи гэд халуун ус нүүрлүү цацаа шавчна. Окей. Тэгс нөгөөч солонгосоор ёолол чи чин нутаг нэгт байж яаж ингэж чадваа энэ төр гэж хэрэлдээл байж байтал өнөө алдарт Макао Пак орж ирэндээ булаа цалдах юм байхгүй байхад ямар юмн дээрээ ингэж хэрэлдэж уралдаад байдаг тэрэнгүүд бай. Яваанда та нар хамтарч ажиллах болохоор эртнээс хүзүү сэрээрээ хэлгэлдээд эвтэй бай. Та нарыг цоглуулсан шалтгаан Макаогийн казиногийн 30 дугаар давхарт байрлаж байгаа нарны нулимс нэртэй очир алмаас.
Өмнө нь дуудлага худалдаагаар орох гэж байгаад хулгайд алдагдсан. Одоо харин Тифанийг хүүхний гарт орсон. Одоогийн үнэлгээ нь 30 тэрбум Америк доллар. Гэл ажлынхаа талаар товч танилцуулсны дараа сахалт хажуугийн өрөөнд сууж байсан зажилсан бохиолон Пепсиг танилцуулна да. Пепсиг харсан Макао Пакийн царай бараагаал явчихна. Тэгээд сахалта. Хоёулаа нэг уулзъя да. Шивнээ яриана. Гэд гарсны дараа яах гэж Пепсиг авчирсан юм. Гэхэд сейф нэти байгаа үстэй. Гэтэл Макао Пак чи нээч гэл гараас нь бартал сахалт ч одоо яахаар гар хөлнөс барьдъя. Гэт цогтол зөрүүл цохилцол. Тэгсэн сахалт одоо гар гимчихсэн. Пепсигээр л нээлгэн. Гэт аргагүй ирэхэнд үлдэхээс өөр аргагүй болно. Санаата сабака. Тэгснэ хар халуунд наа сахлаа аваачаа мас бицдам. Гэснэ сахлыг хуулаа шатж авч. Тамидх. Энэ хэд яг хулгай зэлгийн ийх үү? Додогш буцаад ортол Чэн энэ Тифани чинь Вэй хүний эмэгтэй үстэй. Тэгэхээр тэр алмазыг өөрөөс нь хулгайлаад өөрт нь зарах юм уу? Ааш юу болоод байгаа юм бэ? Энэ хитрхи аюултай. Хинч Вэй хүний царайг харж байгаагүй. Харах юм бол үхтэг маш нууцлалтай аюултай этгээд. Ингээд сэтгэл нь хоёр доод ирэхэд энийг хулгайлчвал 10 сая доллараар зарж хувааж авна гэсэн хулгайчдын нүдэнд нь очгиалсан да. Гэхдээ Вэй хүнд биш маа гэхэд өөр хүн зарж болно. Зүүн Азийн томчуудын нэрс надад байна л гэж байна. За маргааш нь Rolls-Royce Center унтсны хүүхэн дахиж нэмж мэдээлэл өгөхөөр нөгөө хэд дээр айлчлан да. Нарны нулимс казиногийн 30 дугаар давхарт байгаа Тифанигийн өрөөний 2 сейфийн аль нэгэнд нь гэхдээ тэр давхар маш өндөр хамгаалалттай өрөөний хаалганы цоож нь Тифанигийн зүрхний захиргаан төхөөрөмжтэй холбоотой байдаг болохоор тэрнээс өөр хүн орж чадахгүй. Манай хэд ч өөрөө ер нь хий юм бэ? Яаж энэ бүгдийг мэдээд байгаа юм. Гэтэл би эцэг нэгтээ Тифанигийн дүү гэж хэлээд яваад өгнө. За тэгэл төслийнхөө нээлтийг хийж уухаар болж тэр хооронд Жүли хүүхэн Макао Пакийн асаагуурт чагнах төхөөрөмж байрлуулж байт юм да. Нэг л тийм харахлаа явсан шүү. 4 жилийн өмнө Макао Пак Пепси 2 бибигдээ сэтгэлтэй байж л дээ. Сахалтын гурав хулгай ээж аваад олдсон тасарч Макао доош унахтаа зэрэгцэн цагдаа нар ирж хулгайг бүтлгүүдсэн ба тэрнээс хойш сахалт Пепси 2 Макао Пакийг хараагүй хулгайлсан алтаа аваад сарны одсон байгаа юм. Пепси ч Макао Пакийн өрөөнд орж тэрнээс алтан гулдмаг асуугаад уг нь бит хоёр чи эрими харилцаатай байсан биз дээ. Энтэр гэж ярьж цөмхөнд нь ойртож байгаа Азийн томчуудын жагсаалтыг аваад гарчихна. Сахалт Пепси 2-т өөр төлөвлөгөө байсан нөгөө алмазыг өөртөө шааж хоёулахнаа бурцах. Мөн алмазыг авсны дараа дуурайлаар солих төлөвлөгөөтэйгээр хуулбарлуулан хийлгэж байгааг гадаа балкон дээр нь Юникас сонсоол зогсож байд. Тэгэл баригдахаас өмнө тагтаар дамжин шинэхэн бодгын өрөөнд ороод иртэл нөгөөх нь манай үнийг ичгүүр санжуургүйгээр барьж авч одсон Юникалч. Би хөөрхөн болохоор иймэрхүү юмд дасцоо. Миний дүүч харин гоё үнсэлцтэй байна шүү дээ. Гэл өрөөнөөс нь гарна. Юу ч болоод байгаа мэдгүй хэвээр. Тэгсэн байж таа. Яг яс юм дээрээ 4 жилийн өмнө сахалт албаар Макао Пакийн улсыг тасалсан байдаг. Тэгээ тэрнийг сургаггүй хагасаар болоход Пепсиг Госто ирээд сахалтаа үнсэлцэж байгааг Макао Пак алсаас харж байдаг. Госто Пепсиг энтэл ер нь маргааш хэрэгэ өвлэнэ. Цагдаагийн газар намайг хүргээд өгөр гэснээр яагаад шоронд орсон болон тэр гурвын хайрын гурвалжингийн түүх ийм учиртай аж ахуй. Маргааш нь тэднийг шинэ оромжондоо очихоор годамжаар явж байхад хэнийг нь зураг дарж байгааг даанч хинч мэдсэнгүй. Үүрэндээ очсны дараа хулгайч бүрт хийх ажлыг нь хуваарлж өгнө. Зажилсан бох чин ах хоёр Япон хэлтэй учир нэг гэр бүлийн хоёрын дүр тоглоно. Харин Чивава хэд залуу хоёрыг казиногийн ширээнд гэр бүлийн хоёртой хамт ажиллуулахаар суулган харин сахалт Тифанийг ажиглана. Юникал бодгын хамт казиногийн ажилтныг саатуулан өргөтөж ажлын үнэмлэхийг нь мэдээллийг хуулахаар лаунжид ирнэ. Тэгсэн нөх нь Юникал руу биш манай ботго руу хаан даяашаас. Тэгэл үүргэн солигдсон хоёрын ахвд Юникал сэм төрөвчиг нь фикстэж ажлын үнэмлэхний мэдээллийг хуулахаар явна да. Энэ хооронд манай ботхыг нөгөө ажилд нь буул руу авч явчих айлж хичрээстэй. Юникал мэдээллийг хуулчаад иртэл нөгөөх нь манай ботхыг хамаг сүнсийг ховх сорж байна уу гэлтэй бомбдож байдаг шүү. Манай хүүхэн ч инээд алцаар төрөвчиг нь буцааж игээд гарч чадна. Тэсхээс өөр аргагүй байдал түрээл дараа нь ариун гангийн усаар амаа зайлаас та. За дараагийн ажлын төлөвлөгөө нь буу оруулахын тулд нэг цагаан толгойтой хоол зөөдөг хөгшөнд авилгал өгснөөр казиногийн VIP өрөөнд буу оруулж чаддаг. Манай Япон гэр бүлийн дүр тоглож байгаа хоёрч амжилттай тоглоод баярлал тэрвэрлдэл хооронд нь бас бяцхан ооч өсрээстэй.
Тэднийг ийхүү ажиллаж байхад сейф нээдэг хоёр хүүхэн нэгэндээ сейф онгоолохыг амралтан хэлж заагаас. Хөөр хитэгсэн жунга хүүхэн цагдаа байж сарна. Шибал. Бидний дунд нэг харах байна гэж мэдээд байсан юм аа. Аав нь сейф нээдэг хулгайн замын нөхөр байсан бөгөөд ааваасаа тэр зэвсгийн эрдмийг өвлж аваад өөрөө цагдаа болж цагдаа нарт сейф нээхийг заадаг chief of safe болсон байдаг. Цагдаагийнхны төлөвлөгөө бол энэ хэдийг ажиглаж алмазыг хулгайлсны дараа Вэйхүнд зарах, тэр үед Вэйхүн гэгчийг барьж авах төлөвлөгөөтэй. Оройн зажилсан бохи Пепси 2 жаал авгаачуулын амьдрал ярина. Архины амралтай болсон бохи маань энэ ажлаа дуусгачвал бүрэн төгс аврах шиг хангаа шиг сайхан үнэтэй сунаа би. Арай цэвэр шиг байгаа дээр нэг хүүхэд гялцуулна гэснэ. Нэрэ чи Макао багт хайртай юм шүү. Харснаас чи мэдрэгддэг энэ гэл. Зүнсэн огтын нууцхан шивнэ. Хятад харин нэг л Макао багт идэхгүй байгаагаа хоорондоо шивэр авир хийгээстэй. За төлөвлөгөө чигсэн Япон хонсууд болон жүжиж байгаа хоёр мөнгө хожоод явах гэтэл мөнгө алдсан Тифани Японоор орон хязгаар хийлгэх болно. Манай хоёр таваас ирээ гэдэл гарна. Харин сагалт Макао пак хоёр нэг шааж аван албаар хүмүүсийн анхаарал татж байх хооронд ботго зүсээ хөвөргөн үйлчлэгчийн дүр дорн амжилттай камер төртөлгүй ажилчид л нэвтрэх боломжтой өрөөнд нэвтэрч чаднаа. Өмнөөс гарч ирсэн сагалт новш чи инкнээсээ зогч энэ төр гэл үглээст. Энэ хооронд Пепси хуурамсүүлтэй авч байх үеэр зүгтэх усан онгоцсон дээр сахалд очиод тооцоогоо хийхдээ нэг хүний тасалбар авна гэж хээвнийг хэлэндээ муухай ог. Энэ хооронд манай гэр бүлийн хоёрч бүр дүрдээ орцсон виски шимэнгээ дотны ирээ өрнүүлнэ. Өмнө нь Вэй хүнийг харж байсан. Тэрэнд нарны нулимсыг зарсан. Тэр хамтрагчийг манаалаад нарны нулимсыг надаас 5k-аар аваад явцсан. Би мөөхөн гэсэн чинь хагас хүн хагас бох хажмаа зодооны түүхэнд нь уйраад би муу залуус дуртай гэж оцоод автал чин яаж ийна гэснэ. За маргааш юуч боловлээ гэд үргэлжлүүлэн уруулыг нь ууширлаа. Хоорондоо үнсэлцэж ихэлсэн чинь бох би хийгээг 10 жил болж чинь аалзны тов татсан байж магадгүй шүү гэснэ. Омболдааны ажилдаа шуурхайлан орцгоо. Харин энэ үеэр Пепси Макао хоёр сүмд уулзалдан Пепси чи яагаад намайг орхиж явсан? Бид ийм болчихсон харамсалтай гэд хүүхэн тэрнийг тэрвэрэд болгоомжтой байгаарэ гэсэн гэд яваад өгнө. За одоо л хамгийн чухал цаг мөч буюу бурхны мэлмийн алмазыг гусах мянганы төлөвлөгөөгөө эхлүүлэх. Казинод ортол Макао пак байдгүй. Чи яагаад орж ирэхгүй байгаа юм бэ гэсэн чинь би харж агсаалтанд байдаг болохоор гадаа байж хэлгэх болно. Харин Юникалыг ботго дээшээ татахтаа надад хайртай юу? Энтэр гэж асуугаас. Навшиж үгс баасны чи хайрвдээ. Одоо болиочтой дараа нь уулдаа өгчээс хүүрнүүд ёо. Юникал ча юу ч хэллгүй 30 давхард гарч ирээ Тифанигийн өрөөний цонхыг зүсэж додгошоо ороод Пепси хятад түүхэн сахалт гуравт хэцүүхэн хаалгын туяа цацруулагчийн тусламжтай онгойлгож өгөндөө. Харин хятад залуу Андре хоёр хамгаалтын өрөөг эзэлж тогийн таслах болно. Тог тасрах үед казиногийн хэд сандралдан цагдаа нарыг эртэл сейфти өрөөг хамгаалтанд авны тэр гэж байтал хоол зөөдөг буура за би ч гарыг та ажиллаа хий гэтэл ахлах хэн ч гарч болохгүй гэд өвгнийг гаргадгүй. Энэ өвгөд тэгж байгаа сэвтэй. За манай хэд ч сүр дүүлэнтэйгээр Тифанигийн өрөөнд ороод ирчихсэн хоёр өвгөнч нэг сейфийг амлаа авч баг уралдаан зохиогоод байгаа юм уу? Яагаад байгаа юм? Нэгнээсээ өрсөх гээд ажиллаж гарна та. Нэг нь төхөөрөмжийн тусламжтай нээдэг бол нөгөөх нь жихэнд байдаг нэ. Сейф онгойлгодыг тусгай бичил камер энтертэй. Энэ одоо хулгайч нарт зориулсан төхөөрөмж үйлдвэрлэлээ зарагдаж байдаг гэсэн үг юм бах та. За энэ хооронд манай Япон хосууд нөгөө л ширээн дээрээ тоглоцох бөгөөд хуурамч нөхөр нь буюу Чин ах буу гаргаж ирснээр учиргүй жокер шиг ажиллана та. Тэгсэн өрөөнд байсан нэг ажилтан мессеж бичээ цагдаад өгч байгаа. 30 давхарт манай Пепси өөрийн амлаа авсан сейфээ нээн. Харин хужаа хүүхэн байдгүй. Энэ хооронд гадаа нууц ажиллагаа явуулж байсан цагдаа нарт нэг хүүхэнд өгтөө өгöd явна. Нээж үзтэл харах хүүхний Макао пакийн асаагуурт хийсэн чагнах төхөөрөмж байдаг. Биднийг мэдчиж гэд нэмэлт хүч дуудан хэрэг биштэж үг ойлгоцгоо. Харах хүүхэн хоёр дахь сейфтэй ноцолдож арай ч үнэт байхгүй. Хов хоосон ста. За энд нэг л буруу зүйл байна. Гэсэн хамгаалтын өрөөнд төвжигдсэн өвгөн хоолой эдэнгийн нэг гараараа сейф нэгээс хууч хийдэг юм. Тэгсэн тэрэнд нь хайгаад байсан нэг алдарт нарны нулимсан шааж байхын тэртэй. Өвгөн ч аяхтай шөлөндөө хийж таглаад юу ч болоогүй юм шиг аваад гараад явна. Тог ирснээр камерууд ажиллаж бүх хүмүүс VIP руу 30 дахь давхар руу анхаарлаа хандуулна да.
Энэ хооронд манай хулгайч нарт бүгдд нь зэрэг мессеж ирэхэд алмазыг март. Бэлвэй хүнд алмаз зарна. Хийсэн бүхэнд чинь баярлалаа гэсэн мессеж ирснээр бүгд ашиглуулснаа мэдэж байгаа юм. За ингээд бүтэн сүрсэн. Манай эдийн зураг хөрөнгө төржигтэй цагдаагийнхны гарт очихсан. Гарах гарцгүй бүслүүлчихсэн. За маш эвгүй нөхцөл байдалд орж байгаа юм да. Хөрхнөж казиногийн ажилтан болж тэндээс гарах гэж салгалж яваад яг баригдахын даваан дээр араас нь гүйдэг ботхон залуу аварч өөрөөрөө туг тахих болно. Харин энэ үеэр гараж дотор манай ах эгч хоёр яг л Жокер Харли хоёр шиг эсвэл Бонни Клайд хоёр шиг буудалцаж машин хулгайлаад хотын годамжаар зогтаал. Би танд хайртай убаа гэл. Тэгсэн убаа нь ахаад хэлээч. Сайхан байна. Богч хайртай гэл тэрвэрсэн чин ах хөөрхий гүзээнд үхлийн шарх авсан байдаг. Тэгэл амьсгал хурааж машин юм мөргснөөр бүсээ зүүгээгүй байсан богх хэсэг зурч муу хүүхэн болж сайхан мэдрэмж авсан. Бас гал авалцтал бамбиралдан хийж аваад үхээд байгаадаа баярлан жаргалтайгаар эрлэгтэй морилох болно. Кино шиг л үхэл байлаа да. Шаххуугаас ал кино штэ. За энэ үед алмазыг хусдаг жуужа тансаг машин суугаад явж байхад хажуугаар нь сахалт Chihuahua Pepsi 3 баригдчихсан гавлуул 100 микроавтобусны ард шааж явах нь тэр. Угийн хулгай сэтгхүүтэй гарууд өчөр эмгээрээ гаваа тайлан 2 цагтаа баахан зууралдаж байгаад машинтайгаа ус руу өсөр зогтдөг бөгөөд хөөрхий Pepsi гаваа тайлж чадлагүй умаахан болохын даван дээр нөгөө жуужа ирж авардаг юм. Супер гранд пайм аашаа. Pepsi ухаан орсноо тэваач нь юу вэ гэтэл үгүй ээ. Буудлын гадаа хэвтүүлчихсэн. Гарт нь нэг төлхөр зүйлтэй байх бөгөөд хулгайч нохоо шиг нүүгдэж явтал нэг хүүхэд цаас өгснөөр цаасан дээр хаягаар тэнд нь очиход цахалт Chihuahua Unical 3 байж байх нь тэр. Тэгсэн чинь нөгөө жуужаач байж тээ. Энэ хэдийг хөлсөлсөн гэдээсэн Макао Пак байсан бол яах вэ? Амар бай. Цагдаа нарч манерийг аль хэдийн мэдсэн. Бай хүнтэй намайгаа хийх торгоо агшинд барьж явах санаатай хардсан ч байдаг. Дагзараа савуулсан хэдэж тэрнийг олж авна хэмээн Макао Пакийн хамтрагч Rolls-Royce-тэй ирсэн хүүхнийг хайж олох хэрэгтэйгээд унсан машиныг нь түрээсэлсэн газарт нь очино. Chihuahua Unical 2 гэр бүлийн хоёр бол жүжиглэн Rolls-Royce-ыг үзэж байгаад Unical өөрийнхөө цагийг тайлснаа. Борлуулагчид энд танахаас машин түрээсэлсэн хүүхэн цагаа үлдээчих гэх болно. Хүний хувийн мэдээллийг тэр хоёрт өгч болохгүй гэдэг чинь Pepsi сэмхэн мэдээллийнх нь зургийг дарж авснаар гэрийн хаягийг мэдээд авчих. Гарууд өөбнөр гэртэн шаагаал очтол үхсэн чамнаа ихгүй. Уг унгаа чадахгүй шүү. Яста түй маа гэхээр Chihuahua нохоог нь барьж аваад гинөөр чинь тавчны орхыг хийгээ зарч ил да. Гэсэнд хүүхэн no please миний зулцгыг л биш шүү би хэлье. Гэснээр тэрний байгаа газрыг олж мэддэг. Тэнд нь очиход цагдаа нар аль үшээ ирцээ отч байгааг мэдсэн манайхан төлөвлөгөө зохиох хэрэг гарна да. Ажилтны компаниар машиныг нь ачуулах захиалга өгөөд анхаарал нь сарниж байх хооронд Chihuahua орж лифт эвдээд засварчны дүрээр орно. Тэр хооронд барьцаалагдсан Макао Пакийн туслах хүүхэн тэрнтэй уулзаж алмазыг хаануугааг асууж цаг хожиж өгөх гэсэн төлөвлөгөө. Төлөвлөгөө амжилттай хэрэгжиж лифтийг эвдээд дуудлагаар ирсэн засварчид болж нэвтрэн Макао Пакийг гарсны дараа Pepsi Unical 2 тэрний өрөөг ухаж байгаа юм да. Хаан нуусан байж болох яах вэ гэж байгаа л хажуугийн өрөөг нэгжин. Барьцаалагдсан хүүхэнд цаг аваарай гэсэн учраас Макао Пактай элдвэдэдийн юм ярин яагаад Pepsi-г аварсан. Сахал тэр хоёр чамаас урвсан гэсэн биз дээ. Гэхэд тэр өдөр миний олз тасарч унахад тэр хоёр намайг өчиггүй хайж явсан. Арай ч тэр хоёр дээр ирэхэд хоёр новш өнгөлдсөн зогсож байсан. Би алтан голдмыг аваагүй. Гэхдээ тэр сахалт бас Pepsi сайн байсан болохоор намайг хорлох гэж тийм зүйл хийсэн гэх болно. Энэ бүгдийг хүүхэнд өгсөн чихвчээр бүгд сонсч байлаа. Pepsi Jam-оор гуниглал туслах хүүхэн үргэлжлүүлэн алмазаа хаан нуусан хизээ зарахын гэхээр нь өнөр авсан Макао Пак тэрний зүүсэн чихвчийг олоод харчих болно. Тэгсэн Pepsi алужээ зүйлтийг амшуурнаас олсон ч сахалт руу залгаад энэ бүхэн үнэн нохоо бөөсмэн гэд эморсон Pepsi алмазыг авалгүй гэрлийн унтраалгыг эвдээд өрөөнөөс гарахад Unical чи олцохоо зүгтаад байгаа мó гэж халаасыг нь угаснаа. Би сахалтай хоёрыг төлөвлөгөөч мэдж байгаа шүү гэд хуурамчийг аваад өрөөрөө орох болно. Шаргалсан зүрхтэй Pepsi чимээг үхэн тэр газраас машина унаад яван оддог бол Unical харин өрөөнд орж алмазыг хайхаар болон. Энэ үеэр Макао Пак Вэй хүний машин зүүн байрлаж буй байрлалгаа орох болно. Харин хөөхнөө маань тэр хэдийг орж ирэхээс өмнө зүйлтийг олоод хулихаар нь солиод агааржуултын хоолгоор дамжин зогтож амжина.
Макао Пакийг гэртээ орж ирэхэд дөрөвнөөс хойш эргэлдэж байсан G-класс саяныг зогсож дотроос нь баахан хүмүүс бууж дотгошоо орно. Хэн манай нуус ноёнтон Вэй хүн мэдэгдэхгүй тул цагдаа нар нэмэлт хүч туудан хүлээн. За тэгэд алдарт Вэй хүн эцсийн эцэснийг юм гэгээн дүрээрээ орж ирэнтэй. Цагдаагийнхан ч байшинг бүсэлж мүслээл сүртэй. Тэгэд яагаад энд 8 хийж байгаа юм бэ гэсэн чинь Чэний буудуулдаг хамтрагч нь энэ Макао Пакийн аав нь байсан байгаа юм. Тэр аавынхаа үхийг ширээнд орос бяцхан үдээр бүлтэлцэл харж хөвдсөн байгаа юм да чаавс. Тэгэд яаж игээ тэрнээс өшөг авч нэг самар хоёр тулаа буудахын тулд анханасаа энэ бүгдийг зохиосон байдаг. Вэй хүний хүмүүс хуурамч зүйлт байна. Гэхдээ зэрэгцэн буудалцаа инхэлж Макао Пакч бичлугаа адил байшингаас байшин дамжин үсэрсээр морж чадах болно. Вэй хүн хаалгаар гарах гэснээр тусгаагийнхан бүсэлсэн байгааг мэдэн хаалгаар руу дөрүүлж буудаад бөмбөгийн тэслэл нэг тусгаагийн ажилд бас нэг матрасаар бамбаа хийж гарч ирээл тусгаагийнхныг нусгаа болтол үтсэндээ. Вэй хүн юуж болоогүй юм шиг тамхитатаал дундуур нь цэцэрлэг түрээлэнд алхаж яваа мэд явж идэг наа. За тэгээд баахан хөөцөлдсөн, дүүжлэгдсэн, олсоор дамжсан, буудалцсан хүмүүс тэр үгээр нэг. Тэгж яваад сахалт Макао Пак хоёр лефтэнд тарж хэсэг хэрэлдэж байгаад зам замаа хөөндөө. Макао Пак сүсээ хөвөргөн гараад цагдаагийн машиныг хулгайлан зөөгтөн. Харин хөөрхнөг сахалт агаагийн өөрхөнд үзүүлэлтээ ахар гошиж. Ахан найдвартай хадгалаад байж за гэд тэрэн лүү шийднэ. Хөөрхөн хүүхнүүд ухаамуутай гэж сахалтад итгэж л байдаг. Вэй хүний гарч явахт хоёр цагдаа таарна. Баримтлах нүг гэтэл та нарт дээрээс намайг баримтлах биш хамгаал гэсэн тушаал өгөөг юм уу? Гэхэд нэг цагдаа нөгөөхөө буудаж алснаа. Би зогцуулнаа. Гэтэл Вэй хүн тэрнийг алчдаг юм. Ядаргатай шаац бүр яа. Тэгэд юу ч болоогүй юм шиг байшингаас гарч явна да. За энэ үд яас байх нь? Алмазыг авчихсан сахалт олцоо ганцаараа завших санаатай гарч яваад Чиваватай тарч бас баахан хөөцөлдөн. Тэгж яваад салгалж зүүлтэй ундаагаад тэрэн дээгүүр нь мото дайраад өнөөх нь хагарснаар хуурамч байсныг мэдэх болно. Яа яхад бас юун хулих гараад ирвэ гэтэл хөөхнөө хулихаас дахиад нэг хувийг хийлгэж авсан энэ байгаа юм. За дөрөв хэлсүүгээ буцааж авлаа. Хамгийн нохоо санаатай нь манай энэ хөөхнөө байж шүү дээ. Тэгснэ өмнө сэргэлэн заяа. Буудалцааны үеэр цаашаасан хоолойны усанд орж бие альчуураар ороогоод гарч ирснээр тусгаагийнхны өдөөс гарч хүүшээ юу болоод байна гэртээ усанд орж хаад буундоо сонссон. Би хайгаад байна гэл. Нэг залуугийн ингэр цээжийн налаас нөгөөдөл нь ч залуу гаргаж өгье гэд бүр хувцас гутал олж өгөө шаас. Oh my god. Эмхтөвнийгаа үцэглэн ёстой утгаар нь ашиглаж байгаа юм чаа. Тэгэл альчуурнаасаа зүйлтэй гаргаж ирээл. Инээ далдаал яваад өгч байгаа юм. За энэ зэргийн хөөрхөн биш бол харин манай хэд ажиллаа сайн шүү аа. Макао Пакийг харин нисгтэр Пепси хүлээж байдаг. Тэгснээр яг очих гэснээ Вэй хүн тэрнийг хайж ирснийг хараад өөр тийшээ явна. Цагдаа хүүхэн ч бас энд ирсэн байна. Тэгээ цагдаа хүүхэн Пепсиг битгий өдөл гэд бууд хулгаад байж байхыг харсан Макао Пак тэрнийг хайж явсан Вэй хүнд харагдаж буудалцснаар цагдаа хүүхний анхаарлыг Вэй хүн рүү сарниулж чаддаг. Цагдаа хүүхэн ч гол байн Вэй хүн тул тэрэн лүү гүн очиж баримчилж аван харин нөгөө хоёр зугтаа чадах болно. За тэгээд энэ явдлаас хэсэг хугацааны дараа Пепси Макао Пакийн машины багажийг өөрт нь өгсөн түлхүүрээр нээхэд нөгөө хар хилам дагуулсан алтан голдмой байж байдаг. Тэгээд Солонгосын хулгай оффист нь зуучлагч залуу хятадд манай Юникол очир алмаа зарна гэж байл. Зарах том хүм идэхгүй ч над дээр ирж таарна гэд нөгөө захиалагч нь сууж байдаг. Сахалт ч сурвалжлагдаа сүүдэр харагдахгүй. Ингээд буцаад хятад руу Пепсиг нисэж байхад нөгөө мүзэн эзэн тэр нь цээтэй хаяал хамт буудлыг хоол идий гэснээр зөвшөөрүүлж чадна. Нутагтаа ийм хүнээс болгоомжлно. Харин хятадд бол нөө гэл. Хөөхнөө усан цэлээл аз жаргалын огтаг нь гэнэт Пепсиг өөрийг нь олоод ирсэн хараад мо би чинь юу хийж авдаг байна гэд анаа гэж худлаа инээд далдаад очиход Пепси надад Азийн томчуудын нэрс байгаа. Гэхэд харин тантай угаасаа хамтрах гэж ирсэн юм уу? Та ганцаараа яваа мó гэхэд нэг хүнтэй хамт яваа гэд заагаад тэр залуу чиний буудлын мөнгийг өгнө. Гэтэл X нь fuck гэж ус руу гүйж орно. Тэгсэн тэрэн лөө Макао залгаад бодоод байсан алт үнэтэй ханшин өсчөж хувай шодрог бос байна гэхэд хүүхэн хараа хоёул дахин эхлэе гэх болно доо. Залууч мэдээж дахин эхэлнэ. Гэхдээ одоо биш. Яа Сонконгод том хулгай ажилтай байна гэд нэг хаалга руу ороод явчихна. За тэгээ залуу хүүхэн дээр очиод дүүгийн төлбөрийг төлөх гэсэн нэг хүн төлчөөд ачааг наваад явсан бай. Гэснээр манай Макао Пак Юниколоос нарны нулимсаа олснаар кино маань төгсөх болно. Яа. За нэлээд урд бөөн хөөцөлдөө бүхэн янзын кино ярьж өглөө шүү аа.
Та нар тэгээд дардаг юм дараад сүсгэлээл байцгааж байна. За юу. За баяртай хөрхнөө. Аашаас. Гэхдээ сэтгэл нь өөрхөн зав амьд.